тэр тусгаарладаг хандлагаасаа бас нэлээд одоо энийг болох хэрэгтэй байна. Жишээ нь саяны байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтээс харахад бол илүү нөгөө тусгай сургуулиудыгаа одоо тэр яагаад зүгээр ерөнхий боловсролын одоо Дархан уул аймгийн тэр тусгай ангитай сургуульд л очисон байна л да. Тэгэхээр зүгээр ерөнхий боловсролын сургуульд яагаад очиж үзээгүй юм болоо. Тэнд ч гэсэн ихэнх дийлэнх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа. Тэгэхээр тэнд байдал ямар байгаатай танилцах хэрэгтэй. Нийт хүүхдийн одоо нэг 2000 үлөө түрүү мягмар хэлсэн гармал тусгай сургуульд сурж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн. Тэгэхээр дийлэнх олонх нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг учраас тэр тэрэг шамруулах байдлаар сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлэхэд энэ байнгын хороо илүү анхаараасай. Мэдээж тэр 2000 хүүхдийн асуудлыг бол шийдэн, давхар шийдэн. Цаана нь үлдсэн тэр илүү олон 10 хэдэн мянган хүүхдийн асуудлыг битгий орхигдуул сай гэж бодож байна. За тэгээд хуультай холбоотой бас энэ их хурл зарим нэгэн ухралтыг хийж байгаа. Хүүхэд хамгааллын хуулийг одоо хэрэгжүүлэхийг ингээ хойшлуулсан байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хойшлуулмааргүй байгаамаа. Энэ дээр нэгэнт л одоо ингээд хууль нэгэнт гарцсан хуулиа хэрэгжүүлэх тал руу энэ дээр бол илүү засгийн газартаа шахалт үзүүлж ажиллах хэрэгтэй байхаа гэж бодож байна. За дараагийн хамгийн маш чухал бас нэг асуудал бол түрүүн бас хүндсэн эрт илүү өөртөл яригддаггүй. Тэрний хэрэгцээ шаардлага бэрхшээлийн онцлог нь хамааралтай хүмүүс бол маш их байгаад байдаг. За тэгээд дахиад энэтэй хамааралтай нэг зүйлийг сая бас энд бас яригдж байна те. Нөгөө одоо энэ хуулийн маань дагаж гарах сая хуулийн дээр бол нэлийн хэдэн шин Монголд огт хэрэгжиж байгаагүй зүйл залтууд байгаад байгаа. Биедээ амьдрах эрх гэдэг юм уу? Боломжит хэрэглэгдэхүүн те тус одоо тэгш хамгаах гэдэг боловсролын асуудлаар. Тэгээ энийг одоо хэрэгжүүлэхэд нөгөө дахиад нөгөө журам стандартын асуудал дахиад яригдах байх те. Тэгээ хамгийн түрүүнд бол биедээ амьдрах эрхийн талаар журам стандарт боловсруулах гэдэг ингээд яам бол бэлтгэж байгаа гэж байгаа. Тэгээ тэрний зөвлөхөр бол нөгөө нэг урд нь социалист нийгмийн үеинд байсан хүрээнд байсан улсын маань зөвлөх бол ирж ажиллана гэж байгаа. Тэр бол өмнө ирж ажиллаж байгааг зөвөр бид нар яриаг сонсож байхад бол яг үнд бол бидэртэйг ижил бодлохын биднэрт юу зөвлөх болох мантай зарим тохиолдол шүү. Нийтлэгээр биш. Одоо бол энэ биедээ амьдрах эрх гэдэг бол шинэ үзэл хандлага. Гэхдээ энэ бол урд нь олон улсад хэрэгжиж ирсэн хамгийн оновчтой тогтолцоо байдаг. Тэгээ энэ дэр бол бидний оролцоо бүр их байвал их зүгээр байгаа. Тэгэх юм бол нөгөө хуулийн маань амьдрал дээр буулгах зүйл маань бүр оновчтой болж ирэх болоо. Дараагийн зүйл дээр энэ журам стандартыг боловсруулах ажил дээр хөгжмөшөлтэй хүмүүсийн иргэдийн оролцоо, байгууллагын оролцоог маш их хангаасаа гэж хүсэж байна. За сайн байцгаана. Өнөөдрийн мэндийг хүргэе. Сонсголын бэрхшээлтэй хүүхдтэй эцэг холбооны тэр хүн шуурч өгдөг хүн байна. За би түрүүний сонсголгүй хүмүүсийн ярьсан саналтаа давхардуулгүйгээр нэг хэдэн зүйлийг хэлхийг хүсэж байна. Инк хамгааллын их хурлын гишүүн ярьлаа. Тусгай хэрэгцээд боловсролын багшийг гадаадд бэлдэж эхлэе гэж. Энэ их одоо өнөөдөр гадаа хүйтэн байна. Тэгээд дээрэс нь бол хүмүүс маш бухимдалтай байна. Яагаад гэвэл бид нарыг энэ засгийн газарт бол хийх юм зөндөө байгаа болно. Гэтэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөгөө нэг магадлан дахиж нөгөө группийн сунгах асуудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хоморглон одоо энэ группээс хасж байгаа асуудал бол асар их одоо бухимдал авчирч байна. Зовчлаараа юу? Тэгэхээр үг хэлэх байгаа, санал хэлэх байгаа гишүүд бас эхлээд нэрээ хэлээд би Бадаманд сэтгүүлч Бадаманд байна. Тэг аль байгууллагыг төлөөлж байгаа гэдэг. За. Тэгэхээр энэ асуудал дээр сая тухайн үед нь шууд эрүүл мэндийн яамнаас байгаа мэрэгчлэнийг нь байхад асуумаар байна. Тэгээд дээрэс нь бол та сая хэллээ шүү дээ. Бид нар бол одоо төрийн бас байгууллага маш олон байгаа учраас хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа бол байнгын одоо энд ажиллах ёстой. Тэгтэл нийслэлийн засаг даргын тамгын газар сая тамгын газрын дараа Утган баярыг байхад ч гэсэн одоо нэмэлтээр санал хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэж Батүл даргын үед байгуулагдсан. Энэ зөвлөл дээр бол маш олон асуудал хэлцэж байхад хэвлэлийн төлөөлөгч биднэрт бол бас нэвтрүүлгүүдэд байнга явуулах, засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийг сурталчлах ажлуудад бид нар хүчин мөхсдөж байна. Энэ асуудлыг салхич шувуу төв бол бүр анхааралтай авч өгнө гэж хүсэлтэд тавьж байна. Сүүлийн 30 жил 29-р сургууль гадаадд төгссөн тусгай хэрэгцээд боловсролын багш дохионы хэлээр ярьдаг багшийг ерөөсөө олж хараагүй л байгаа. Тэгэхээр би энд ямар санал хэлэх гээд нэхэр тусгай хэрэгцээд боловсролын багш бэлтгэх МОБИС-ийн боловсрол судлалын сургуульд өнөөдөр 5 сонсголгүй багш сурч байна.
Тэд нар орчуулагчгүй явж байгаа. Зарим өдөр би очиж орчуулдаг одоо бүр сайн дураараа, зарим өдөр өөр хүмүүс сайн дураараа орчуулж ид. Гэтэл өнөөдөр Ер нь өнөөдөр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амжирч бусдын адил эрхээ эдлэх тэр оршин нөхцөлийг бүрдүүлэхэд ямар зүйлийг хийх ёстой юм бэ гэдгийг цогцоор нь одоо суур алгад зохицуулж гисэн. Үнэхээр хууль эрх зүйн хувьд бол суур хууль болж чадсан гэж бид нар үнэхээр баяртай байгаа. Тийм ч учраас энэ хуулинд бол шууд одоо уншаад ойлгоход амархан хүлээж авах боломжгүй тийм шин ойлголт хандлагууд бол туссан. Жишээлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлх нь улмаас үл ялгарлан гадуурхах, тохирох хэрэглэгдэх хүн, төгөөмөл заагварч гэдэг юм уу, бие даан амьдрах энтергээд одоо урд нь Монгол улсад байгаагүй шин ойлголтууд бол энэ хуулинд туссан байгаа гэдэг юм хэлхийг хүсэж байна. Тэгээ үнэхээр сайхан хуультай болсон бид нар бол үнэхээр баяртай байгаа. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт маань өнөөдөр ямар байна вэ? Хангалтгүй гэж бодож байгаа. За яагаад хангалтгүй гэж үзэж байгаа бол хэдэн зүйлээр бас тайлбарлая гэж бодож байна. Хамгийн нэгдүгээрт нь хуулийг сурталчлан таниулах ажил ердөөсөө хийгдэггүй. Хууль гарсан бие тэдлийн чинээ баярлал агуулахаас биш яг энэ хуулинд тусан үзэл санаа ямар зүйл заалтыг анхаарах ёстой, эх оны төсөв төлөвлөгөөндөө бид нар юуг анхаарах ёстой гэдэг талаар ердөөсөө одоо нийгмийн бүлгүүдэд зориулсан сургалт сурталчилгаа гэгэрлийн ажил хийгдэггүй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бид нар тэгтэл одоо хараг хүмүүс зориулээд энэ хууль маань бариалаар хэвлэгдсэн үү? Сонсголын бэрхшээлтэй хүмүүс зориулаад дохионы орчуулгатаар хэвлэгдсэн байгаа юу? Одоо нөгөө уншихад хялбар тэр формат дээр хэвлэгдсэн байгаа юу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртэл энэ хуулийг одоо хүргэж ойлгох тал дээр ажил хийгдэггүй. Бид нар улсын хурлын байнгын оронд хандаж асуудал тавьж ирсэн. Хуулийг сурталчлах төсөв одоо байдгаа. Энд хүрээндээ энэ хуулийг өргөн өрөөнд сурталчлаач гэж. Тэгэхэд ямар хариу хэлсэн бэ гэхлээр төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа гэдэг хариуг бол биднэрт хэлжсэн л да. Тэгэхээр телевиз радиогоор бол яг цухас дурддагдж байгаа нэг удаагийн нэвтрүүлгээр энэ хуулийг бүхэлд нь бол нэг удаагийн нэвтрүүлгээр хэлэх ойлгох боломжгүй. Тэгэхээр цувралч гэдэг юм уу тийм системтэй юм гэгэрүүл сургалтын ажиллагаа бол үнэхээр дутагдaltaй байгаа. Тэгэхээр бид нар үр шимийг хүртэгч бид нар мэдэхгүй хуулийг хэрэгжүүлэгч хүмүүс мэдэхгүй болохоор энэ хуулийн хэрэгжилт ямар авах вэ? Сая манай холбооноос 6 аймагт очиж төр засгийн байгууллага хараг хүмүүст хавуулсан. Төр засгийнх нь юу гэж хэлж байгаа гэхээр энэ хуулийг гарахыг сонссон аль бие усаар жалан бичгтэйгээ ирээгүй энэ хуулийн талаар бол үнэхээр мэдээлэл байгаа гэдгээ шууд бид нар бол хэлжсэн л да. Тэгэхээр одоо сурталчилгааны асуудал хангалтгүй байна гэдгийг юуны өмнө хэлхийг хүсэж байна. За хоёрдугаарт нь түрүүн бас дурддагчээсэн. Хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангай гэвэл хуулийг дагалдан гарах дүрм журам стандарт одоо тэр бүх зүйлийг бол нэг мөсөн боловсруулж, батлуулж, хэрэгжүүлж байж хууль манд бүрэн төгсүүлжнэ гэсэн үг. Харамсалтай нь энэ хуулинд бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бүх талаас нь авч үзсэн учраас нэлээд олон дүрм журам стандарт заавар зөвлөгөөг бол энэ хууль дагалдаж гарах ёстой. Тэр ажил маань хийгдэггүй. Энэ дэлгэцэн дээр гарч байгаа хальтаа бид нар заримаас нь жишээ олгоод тавьчихсан байгаа. Тэгэхээр тэр ажил хийгдэггүй юм чинь хуулийн дээр бол заалт байна. Хэрэгжилт бол яг хүрсэн дээрээ бууж явагдахгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ дундаас бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэр эрх хамгааллын асуудлыг зохицуулсан тийм үндэсний хөтөлбөр байна гэж заасан байгаа. Үндэсний хөтөлбөр боловсруулах ажил бол манай яамны одоо санаачлагаар одоо Европын холбооны төслийн санхүүжилтээр бол нэлээ одоо сүүлийн шатанд ороод явж байгаа. Одоо удахгүй батлагдах байх гэж бодож байна. Бусад зүйлийн хувьд бол дөнгөж зарим нэг нь эхлэлийн шатанда, зарим нь бол сурагчгүй байгаа. Тэгэхээр энэ бол ганцхан хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны асуудал биш. Салбар болгон байгаа. Одоо боловсролын яам гэвэл тохирох хэрэглэгдэх хүн нэг боловсролын одоо салбарт яаж хэрэгжүүлэх юм бэ? Энэ тал дээр журам гаргаж сургуулиудад нэвтрүүлнэ гэж заачсан байгаа. Тэгэхээр энэ асуудал ердөөсөө чимээгүй л байгаа даа л да. Тэгэхээр энэ дээр бол тэр дагалдан гарах дүрм журмын асуудал бол өнөөдөр хангалтгүй байгаа гэж үзэж байгаа. Тусгай хэрэгцээд боловсролын багшаар бэлтгэх гээд хөдөөнөөс ирсэн олон багш нарт зориулаад хөгжлийн бэрхшээлтэй хүн багш ерөөсөө хичээл заахгүй байна. Монгол улсын боловсролын их сургуульд Монгол улсын хэмжээнд ихэнх багш нарыг бэлддэг мөртлөө дохионы хэлийг нэгч курс, нэгч кредит цаг заахгүй байна. Тэгэхээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан одоо тэднэрт хичээл заах тийм багш бол ойрын хугацаанд бэлтгэх тэгэд их бүрхэг харагдаж байгаа юм. Тэгэхээр би энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр тусгай хэрэгцээд боловсролын багш гэдэг бол тийм амар зүйл биш. Гэвч нэгэнт мобистээр бэлдээд эхэлсэн тохиолдолд тэнд нь сонсголгүй багш нарыг аваачиж хичээл заалах, сонсголгүй хүмүүстэй ажилдаг хүмүүсийг хичээл заалах, хараагүй хүмүүсийн багш нарыг аваачиж заах гэх мэтчлэнгээр манайх дотооддоо нөөц боломжоо ашиглаад багш бэлдэх боломж байгаа юм биш үү? Тэгээд түрүүний одоо дуламсран гэдэг энэ сонсголгүй эмэгтэй ярьж байгаагаар бол үнэхээр бид нар тогтолцоо бий болгож тусгай хэрэгцээд боловсролын багшийг Монголд бий болгох гэж байгаа бол сүүлийн үеийн дэвшилттэй миний л одоо үзэж сонссон судалснаар бол Финланд, Япон гэх мэтийн одоо олон жилийн туршлагатай тийм газар тусгай хэрэгцээд боловсролын багшаа
бэлдээсэ гэж хүсэж байна. Тэгээд тусгай хэрэгцээт боловсролын багш болооч гэд хүүхдүүд одоо шин төгссөн 10 жил төгссөн хүүхдүүдээс битгий хайгаач. 29 дугаар сургуулийн багш нар, 116 дугаар сургуулийн багш нар, 186 дугаар цэцэрлэгийн багш нарыг тэндээ урт богино хугацаагаар сургаж бэлдүүл илүү үр дүнтэй байх байхаа гэж бодож байна. Энэтэй уялдуулаад би нэг зүйлийг хэлэхэд тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүсийн чиглэлээр гадаад дотоодод хүмүүс их явж суралцж байна. Гэтэл төрийн байгууллагын хүмүүс явжаал маргааш нь солигдчихж байна. 3 сарын дараа солигдчихж байна. Гэхдээ ядаж одоо тэр сургуулиудаас нь захирал хөгжлийн бишэлт иргэдийн тоо баримтууд их олон янзаар явж байгаа. Эрүүл мэндийн яам сая 100 мянга гэж ярьж байна. Нийгмийн агуулгын яам 100 одоо 1 мянга гэдэг. Тэгэхээр энэ тоог нэгтгэхийн тулд нэгдүгээрт нь энэ хөгжлийн бишэлттэй иргэдийг тодорхойлолтын асуудал дээр нэлээд анхаарал хандуулах шаардлагатай байгаад байгаа. Хавар эрүүл мэндийн яам нийгмийн агуулгын яамны сайдын хамтсан туршлагаар өвчтний жагсаалтыг баталгаад одоо тодорхойлж байгаа аргачлал нь бол яг эрүүл мэндийн загвар дээр суурлаад явж байгаа учраас энэ маань өөрөө маргаан дагуулад байна. Тийм учраас салбарын хүмүүс энд байгаа дэр нь энэ хөгжлийн бишэлтийг тодорхойлолт энэ аргачлалаа нэгдсэн байдлаар нэгтгэх зайлшгүй шаардлагатай нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь хөгжлийн бишэлтийг эртэлрүүлэх асуудлыг их чухалжилж авч үзэхгүй бол нөхөн сэргээх сургууль хамрах асуудал бол хоцрогдоод байна. Тэгэхээр энэ үнэлгээний асуудал дээр бас нэгдсэн аргачлал бий болгож нэгдсэн байдлаар энэ салбар дундууд хэрэгжүүлэхгүй л сургууль нэг өөр тодорхойлт хийдэг, эмнэлэг нэг өөр тодорхойлт хийдэг, халамжийн байгууллагууд нэг өөр янзаар тодорхойлдог. Ингээд аль нь хөгжлийн бишэлттэй иргэн юм гэдэг нь мэдэгдэхгүй бодлого нь яг хөндөө хүрэхгүй байдал бий болоод байгаа юм. Ийм хамглан дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо энэ хүний эрхийн тухай хууль маань бол бодлогын хууль байгаа. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, хүртээмжийн тухай, ялгуурлан гадуурхалтын эсрэг бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тухай гэсэн ийм дөрвөн процессын энэ бүх одоо үйл ажиллагаагийн зохицуулсан дөрвөн хууль батлахад байнгын хорооны даргын зүгээс анхаарч ажиллаж өгөөч гэдэг нэг хүсэлт байна. Барилга хүлээж авах улсын комисс хөгжлийн бишэлт иргэдийн төлөөлөл орж ажиллаж байгаа. Бид нэр зэрэглэлийн буюу 17-оос дээш давхар дээр хяналт дээш давхар барилгуудад бол хяналт хийж ажиллаж чадж байгаа. Одоо 17-оос доош буюу одоо аймаг нийслэлийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудад барилгыг хүлээж авах тэр ажлын комисс хөгжлийн бишэлт иргэдийн төлөөлөл орж ажиллая гэсэн саналыг бид нөх олон жил хүргэж байгаа ч гэсэн одоо болтол хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ комисс бид нар орж ажилламаар байна. Хэрвээ тухайн баригдаж байгаа барилга байгууламж хөгжлийн бишэлттэй хүмүүс орох нэвтрэх боломжгүй байх юм бол тэрэн дээр нь бид нар гар үсэг зурхгүй тийм биднийг нэг оролцоог хангасан хяналтын тогтолцоог бий болгож өгөөч гэсэн нэгдүгээр санал байгаа. За хоёрдугаарт нь нийслэлийн хэмжээнд одоогоор 70 гаруй хөгжлийн бишэлттэй хүмүүст хүртээмжтэй автобус явж байгаа гэж яригдж байгаа. Гэсэн хэдий ч одоо хүртэл бид энэ автобусаар саадгүй үйлчлэгээ авч чадахгүй байгаа. Угсраа автобусууд маань тэрэгэн зэртэйгээ орох боломжтой зориултын налуу замтай ч гэсэн одоог болтол жолооч нар болон үйлчлэгээний ажилтнууд тэр налуу пандусыг ашиглахгүй бид нөгөө л хүн гуйгаад намайг оруулаад өгөөч гэж явдаг хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ нь бол зөвхөн жолооч нарын хандлагын асуудал биш юм байна гэдэг бид нэр сүүлийн 1 жил ажилласан туршлагаараа тодруулсан. Тэгэхээр илүү энэ салбар дундын оролцоог хангасан хилцүүлгийг зохион байгуулж энэ асуудлыг нэг мөр шийдэхгүй бол тайлан дээр бол аягүй сайн одоо Улаанбаатар хот хөгжиж байна. Хотын хэмжээнд 70 ширхэг хүртээмжтэй автобус явж байна. Хөгжлийн бишэлттэй хүмүүс зорчиж байна гэж байгаа ч гэсэн өнөөдрийг хүртэл бид нэр огт зорчиж чадахгүй байгаа. Сэргээн засгийн үндэсний төвдөр хүртээмжтэй тусгай хэрэгцээт жишг номын санг бол байгуулах гэж гिचээж байна. Гэхдээ номын сангийн асуудал бол хамгийн амарх нь ном цуглуулах байсан юм байна. Энэ өөрөө ингээд бүхэл бүтэн том шинжлэх ухаан юм байна. Тийм учраас одоо сум аймагуудад байдаг бүх номын сангуудыг
гүртэмжтэй болох талаар одоо яамнаас боловсролын яам одоо нийгмийн хамгаалал хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтарч одоо ийм зөвлөмж гаргаач нэгдүгээр. Хоёрдугаар номын санч бэлтгэдэг одоо сургуулиудад одоо хэрдэт цаг бий болгооч тусгай хэрэгцээд одоо номын сангаар одоо үйлчлэх тусгай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх гэдгээр одоо ийм хэрдэт цагуудыг бий болгож програмд нь оруулах юм бол энэ номын сангийн үйлчлэгээ бол мөнгө зарахгүйгээр хийчих болох юм байгаамаа. За дөрөвдүгээрт нь сонсголын 29-р сургуульд одоо багшлах боловсон хүчнийг сонгохдоо эхлээд сонсголын бэрхшээлтэй залуучуудын дунд сонгон шалгаруулалт хийгээд одоо гол төлөв одоо сонсголын бэрхшээлтэй залуучууд дотор бас чадaltaй залуучууд бий. Тэгж байгаа дараа нь одоо олон нийтэд зарлаж энэ одоо багш болох боловсон хүчнүүдийг авж байгаа чи их олон дээд сургууль төгссөн бас чадaltaй сонсголын бэрхшээлтэй залуучууд байгаа шүү гэж. Анх Монголд байгуулагдсан 90 онд Мари Стоп гэх мэтийн эмнэлгүүд бүгд эмзэгүүлдэг тахирдуугийн нэрээр баригдсан эмнэлгүүд. Тэгээ сүүлд бүгд хувьд очиод мөнгө нэгдэг болсон. Өнөөдөр эмэгтэйчүүд ихэнх нь нөхөргүй. Тахирдуу хүмүүс чинь талын эмэгтэйчүүд ихэнх нь нөхөргүй байна. Солонгос руу дамжуулж гаргаж байгаа бэлгийн үйлчлэг талбагдаж байна. Хүчирхээлд асар ихээр өртөж байна. Ялгуурлан гадуурх дарамтнд их ажилдаг. Гэтэл эмэгтэйчүүд 90 оноос хойш манлайлж ирсэн одоо ч гэсэн төрийн бас байгууллагыг эмэгтэйчүүд голцоо удирдах байна. Гендрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Дотроо хачин юм ярьдаг. Жишээлбэл тэргийн цэрэл дүлдийн мууч гэдэг юм аа ингээд. Гэхдээ адилхан сонгогдож бүгдээр. Хэн хэнийгээ гадуурх юм. Энэ дашрамт хэлэхэд төрийн нарийн бичгийн дарга та яамны санхүүжилтээр олгогдож байгаа энэ байгууллагуудыг шалгаж аудит оруулах цаг болсон шүү. Эрдэнэ сайдын үед Монголд 34 мянган тахирдуу хүүхдүүд цөөхөн цэцэрлэг. Намын эмэгтэй гишүүдтэй зориулж олон төв байгуулсан. Гэтэл улсын төсвөөр санхүүждэг жинхэнэ нам журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг сургууль цэцэрлэгүүд хангалтгүй 10 дугаар төвийг сайн дэмжих хэрэгтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ бид нар өөрсдийнхээ асуудлаар болон дохионы хэлний чиглэлээр бид нар өөрсдөө мэрэгжилтэн байдаг. Тийм учраас төрийн байгууллагуудтай бид нар хамтарч ажиллахыг хүсэж байна. Орчуулагч нарыгаа бэлтгэх энэ тал дээр бид нар хамтарч ажиллахыг хүсэж байна. Тэгэхээр цаашдаа яг энэ бидний асуудлыг бидэнтэй хамт шийдээч гэж. Тэгээ төрийн үйлчилгээг төрийн бусаар гэрээлэн гүйцэтгэхэд бид нар бэлэн байна. За анхаарал тавьсанд маш их баярлалаа. Финлянд улс, Америк улс гэсэн ийм хөгжингүй улс орнуудад яг энэ тусгай хэрэгцээд боловсролын мэрэгчлэтнүүдийг бэлтгэхэд та бүхэн анхаараач гэж хэлхийг хүсэж байна. Тэгээ яг мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа орн нь бас тийм хөгжингүй арга зүйг хэрэгжүүлэх шаардлагатай. Хамгийн хүнд байгууллага бол боловсролын яам. Одоо сүүлийн үед эрүүл мэндийн яам маш хүнд болж эхэлж байна. Яагаад гэвэл хоёр яамдын салбар дундын гаргасан тушаалаар одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ялгуурлан гадуурхагдаад одоо группийн мөнгө нь хасагдаад ирэхээр зэрэг амьдрах нөхцөл нь хэцүү болоод эхэлж байгаа. Гэдэг шиг энэ бүгдийг зохицуулдаг одоо ерөнхий сайдын дэргэдэх үндэсний хорогоо маш сайн байгуулж аваад эндээ салбар зүйлээр нь сайн оруулаад ажиллах хэрэгтэй байна. Тэгээд оролцоог нь сайн хангах хэрэгтэй. Оролцоо байхгүй байна гэдэг чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр хуулийг хийх гэж байхад үйл ажиллагааг явуулах гэж байхад оролцоо байхгүй учраас тэр хүмүүсийн амьдрал зохицсон зүйл гарахгүй байхгүй. Дандаа нөгөө тал руугаа гарчаад идэг. Тийм учраас оролцоо байхгүй байгаа юм чинь хүртээмж байхгүй. Тийм учраас энэ оролцоо хүртээмжийг маш сайн сайжруулж өгөөч. Тэгэх юм бол энэ хууль маань цаашдын бүх салбар дундын маань үйлчлэгээ явахд их сайн болно гэж бид нар бас үздэг. Сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засгийн хэмжлэгийн үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээ өнөөдрийн байдлаар манай цэцэрлэгийн үйл ажиллагаа маань бол байргуугаар явж байгаа гэдгийг их хамгаалалтын дарга маань мэдж байгаа гэж бодож байна. Нөгөө албан тоотуудыг бид нар удаа дараалал хүргэж байгаа. Тэгээ өнөөдөр дөрөвдөг жилийнхаа нүүрийг үзээд өөрийн үндсэн барилгагүй шинэ барилга барьна гэсэн төсөв зургийг гаргуулчаад ингэ байж байгаа. Тэгээ энэ асуудлыг маань бас ямар төвшөнд
нийгмийн бодлого байнгын хороо маань авч үзэж байна. Энэ асуудлыг цааш нь улсын төсөв суулгах дээр анхаарлыг маш бодитойгоор авч үзэж анхаарлыг хандуулж өгөөч гэдгийг одоо нийт хүүхдүүдийнхээ өмнөөс бол хүсмээр байна. Тэгээ өнөөдөр одоо нийслэл маань магадгүй инэрлийн төвчгээд олон бас хөгжлийн бэрхшээлтэй гэртээ байгаа хүүхдүүдэд боломж олгож байгаа сайхан зүйлүүд байгаа ч гэсэн байгаа энэ 120 30 хүүхдэд үзүүлж байгаа 20 жилийн туршлагатай тогтнсон энэ байгууллагыг бас бодтойгоор бас үйл ажиллагааг цааш нь өргөжүүлэхэд анхаарлаа хандуулаач гэж хүсмээр байна. Тэгээд хуулийн хэрэгжилтүүд дээр бас нэг санал хэлэхэд хуулийн сайхан хуулийн заалт өгүүлбэрүүд бол гарч байгаа. Тэрний хэрэгжилт бодит амьдрал дээр бол үнэхээр ялангуяа төрийн тодтолтой манай байгууллагч гэдэг юм уу төрийн бус төрийн гэдэг байгууллагын хамтын ажиллагаагаар яг хүндээ хүрсэн үр дүнтэй үйлчилгээнүүд маань хаана юу яваад байна гэдэг дээр бол бас нийгмийн бодлого байнгын ороо ер нь энэнийг хэрэгжүүлж байгаа яам тавгын газрууд маань анхаарлаа хандуулж ажиллах нь бас зөв байх гэж бол бодож байна. Тэгээ хамтын ажиллагаа төр төрийн бас хамтарч нэг нь нөгөөгөө бас нөхөж ажиллах тогтолцоо бол бас байх хэрэгтэй байх. Тэгээд мэрэгчлэнүүдийг бэлтгэх гэдэг одоо хөгжлийн бэрхшээлийн салбараар мэрэгчлэнүүдийг бэлтгэх чадваржуулах гэдэг ажил бол сүүлийн нэлээдгүй хэдэн жил яригдж байгаа боловч өнөөдөр яг манай байгууллагаас гэхэд сурцсан хүн бол баахгүй. Тэгээ өөр хаанаас яаж сурж байгаа гэдэг нь бол тодорхой бас биш л байдаг. Тэгээд энэ болгон одоо хүмүүсийн төрөний ярьсан бүх саналуудыг бодит хэрэгжүүлэхэд бас танай байнгын ороо маань бол нэлээд анхаарал ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. Бусад багш нараасаа доогуур англи зэрэглэлээр цалинждаг. Тэгээд багш нар 48 хоног амардаг байхад энэ багш нар 30 хоног амардаг. Гэтэл бол 100 гаруй хүүхэдтэй өдөр шөнөгүй ингэж ажиллаж чад бусад багш нараасаа ийм дутуу эрхийг эдэлнэ гэдэг бол бас хүндрэлтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бас хуулинд анхаарч өөрчлөлт оруулж өгөөч гэсэн ийм саналуудыг хүргэж байна. За биеийн тамирын заалтай байх нь бол үнэхээр зайлшгүй, хөдөлмөр туслантай байх нь зайлшгүй. Яагаад гэвэл энэ хүүхдүүд бол амьдрах ухаанд илүү суралцах болохоос биш оюуны хөдөлмөр хийх тал дээр бол бас зарим хүүхдүүд даанаас оюуны хомсдолтой хүүхдүүд бол их хэцүү байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг л цогцоор хөгжүүлэх энэ бодлогыг боловсролын хуулинд оруулж өгөөч гэсэн нэг санал байна. Асуудлаа ярина ингээд энэ чиглэлээр та бүхэнд бас илүү одоо анхаарал татсан асуудлууд орхигдсон байвал та бүхэн маань хилцүүлгийн үеэр санал гаргаарай гэж ингэж хүсэж байна. Тэгээд миний хувьд бас байнгын орны даргаасаа уучлалт хүсэж чөлөө өссөн байгаа. Ингээд та бүхний хилцүүлгээс бас Багнуур дүүрэгт 12 цагаас маш чухал одоо бас нэг хуралтай байгаа учраас ингээд мэдээлэл ийгээд чөлөө өсөж байна. Баярлалаа. За зөвлөмөг гүшүүнд баярлалаа. Тэгээд та бүхэн бас нэг зүйлийг анхаарж байгаа бах. Улсаа бас JICA-гийн одоо тусламжаар бол тусгай хэрэгцээт боловсрол, шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын үйлчлэгийг одоо сайжруулах төслийг бол одоо боловсрол, соёлын, спортын яамтай одоо хамтран хэрэгжүүлж байна. За мөн 2017 оноос эхлээд түрүүн байнгын хорооны даргын илтгэл бас дурдгдсан Азийн хөгжлийн банкны 25 сая долларын одоо хөнгөлөлт эзэлийн санхүүжилтээр иргэжих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангалтж үйлчлэгийг сайжруулах төслийг бол одоо тийм ээ батлуулахаар одоо бэлтгэл ажил дээр бол манай яам бас ажиллаж байгаа. За засгийн газар маань шинээр байгуулагдаад бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хэд хэдэн тодорхой бодлого зорилтуудыг үйл ажиллагааны хөтөлбөрт бол одоо бас тусгасан. За тэдгээрээс онцолж дурдвал одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлэх одоо бодлогыг бол одоо бид нар баримтлана. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үе найзтай хамт суралцах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай дэд бүтцийг бол одоо сайжруулах бодлогуудыг бол одоо бас дэвшүүлэх ийм том зорилт бас байж байгаа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах орчин сайжруулах, за хөгжих үйлчлэгээ үзүүлэх, за хөгжлийн бэрхшээлтэд одоо танхим ариун цэврийн өрөө байгууламжийг бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болох тал дээр бол одоо бид нар бас онцгойлон ажиллаж байгаа. За одоогийн төвчнийг бол илүү сайн шин төвшөнд гаргана гэж одоо бид нар бол бас зорих болно. За байгууллагын цахим хуудаснаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах юм боломжийг бол одоо бас хангах хэрэгтэй. Бүх төрлийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрт хэрэгтэй хүссэн мэдээлэл авах дээр бол одоо бид нар бол одоо ийм тогтолцоо стандартыг бол одоо нэвтрүүлэх дээр бол одоо бас анхаарч ажиллана. За манай яамны зүгээс бол одоо хэд хэдэн яамтай бол одоо бас тодорхой асуудлуудаар бол хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг ажлын хэсэг гараад энэ дээр бол одоо ажиллаж байгаа. Тухайлбал боловсрол соёлын яамтай бол одоо Брайлевский стандартыг одоо боловсруулж батлуулах нэг ийм зорилт хийгдээ явж байгаа. За мөн бүх шатны боловсролын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд суралцахад ээлтэй сургалтын орчин одоо бүрдүүлж хүртээмжийг сайжруулахад дээр одоо бид нар одоо бас хамтарч ажиллана. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролыг дэмжин тэднийг одоо энгийн хүүхдтэй хамт сурах орчинг бүрдүүлэх.
За мөн түрүүн цогцлмоо дарга хэлснээр багшлах боловсон хүчний асуудал дээр ямар бодлого байгаа юм бэ гэдэг дээр одоо бид нар бас хамтарч ажиллана. За байгууллагууд бол зарим чиг үүргээ төрийн бус байгууллагуудад шилжүүлээд явчмаар юм бэлээ. Өнөөдөр бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлийн олон эрх ашиг хамгаалах байгууллагууд байгуулагдсан. Тийм учраас зарим чиг үүргээ энэ төрийн бус байгууллагуудад чиглүүлээд яг юм одоо хамтын удирдлагын зарчмаар ажиллаад явчих юм бол бас одоо тэр нарийн энэ салбар учраас нэлээ их төхөмтэй болох юм болоо гэсэн зүйл бол ажиглагдаж байсан. Тэрнээс биш төр бол өөрөө бүх асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр энд байгаа одоо олон байгууллагууд байна. Энэ байгууллагуудтайгаа бас хамтын гэрээ хэлцэл хийгээд энэ хүмүүстэй ажиллах боломж олцоог нэмэгдүүлээд явчвал бол цаашдаа бол илүү архиц гарах болов гэсэн ийм зүйл байна. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газрын дарга Нямдава дарга ирсэн байгаа юм байна. За хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газрын дэд дарга Шижир Жаргал. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга Тунгалаг Тамир. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Амар Төгс. За нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ундрал. Хүн амын хөгжлийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Баттулам. За яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа хөгжлийн асуудлыг хариуцсан хэлтсийн дарга юм байна шүү дээ, тийм ээ. За яамны нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ундраа байна. За яамны хөгжлийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн яхлах мэргэжилтэн Гамболд. За хөгжлийн бэрхшээлтэй газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Мөнгөн Цэцэг. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Норжмаа. Яамны хөгжлийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Мөнгөн Чоож. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Болроо. За хүн амын хөгжлийн яамны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комиссийн мэргэжилтэн Мөнхцөл. Хүн амын хөгжлийн газрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсролын хамгааллын комиссийн мэргэжилтэн Уянга. Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Майчимэг гэсэн бүрэлдэхүүнтэй хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас оролцож байгаа юм байна. За эрүүл мэндийн яамнаас сэргээн засах тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилт ахлах мэргэжилтэн Тунгалаг гэсэн байна, тийм ээ. За эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Амар Жаргал. За боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас боловсролын бодлогын газрын сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Мягмар. За сургуулиудын төлөөллүүд ирсэн байгаа юм байна. 25 дугаар сургууль, тийм ээ, 29 дугаар сургуулийн захирлууд Гэрэлмаа Батсайхан гэсэн хүмүүс ирсэн байна. За хот байгуулалтын барилга хот байгуулалтын яамнаас Дондмаа ахлах мэргэжилтэн. За мэргэжилтэн Батсэнд. За төрийн бус байгууллагын за энэ чи яамд дууссан байна. За олон улсын байгууллагуудын бас төлөөллүүд оролцож байгаа. За энэ дээр JICA Улаанбаатар хот хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чадварчуулах төслийн багийн од гэрэл гэж хүн оролцож байгаа юм байна. За бүгд найрамдах Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн сэргээн засах хөгжлийн төвийн төслийн баг энэ нөгөө төвийг барьж байгаа төслийн багийн төслийн менежер Атанбаатар Урнаа гэсэн хүмүүс оролцож байгаа юм байна. За харилцаа холбоо технологийн газраас хүн ирээгүй юм уу? За цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журмын хамгаалах албаны ахлах мэргэжилтэн Наран Баасан гэж хүн оролцож байгаа юм байна. Стандарт хэмжил зүүн газраас стандарт хэмжил зүүн газрын дэд дарга Бэлгүүн оролцож байгаа юм байна. За ингээд нүүбийн хүн амын сангийн төлөөллүүд энэ дор бичсэн байгаа юм уу? Энд байна. За төрийн бус байгууллагын төлөөллөөс Монголын хөгжлийн бэрхшээлтэй байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Оюнбаатар байгаа. За Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Баатаржав. Хөдөлмөрийн Баатаржав. За Монголын хараагуйчуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Гэрэлгаа ирсэн байгаа юм байна. Гэрэлгаа. За Монголын хараагуйчуудын үндэсний за энэ Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Инхбаатар. За
Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Мядаг гэдэг хүн ирсэн байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Дуламсран. Монголын тэрэгэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Чулуун Долгор. Түгээмэл хөгжил төв төрийн бас байгууллагын тэргүүн Ундрах Баяр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Сэлэнгэ. За Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний холбооны тэргүүн Инх Баяр. За сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн дохионы төвийн хэлмэрч багш Саран Чимэг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Шугарчав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн тэргүүн Гүнж Жалмаа. Дүлийн иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны тэргүүн Сэдэнбал. За инэрэл цогцлбарын тэргүүн Ням Долгор гэсэн Ням дэлгэр. За энд бас хүмүүс байгаа юм байна. Сонсголгүй боловсролын төрийн бас байгууллагын тэргүүн Баасанжав. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны тэргүүн Соёлмаа. За бас иргэдийн төлөөлөл орж ирж байгаа юм байна. Баянзүрх дүүргийн 1-р орооны иргэн Ган Чимэг. За эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үндэсний төвийн тэргүүн Сэлэнг гэсэн ийм хүмүүс орцож байгаа юм байна. Ийм хоёр үндсэн стандарт бол байгаа. За гэхдээ харамсалтай нь одоо сүүлийн үед бас барилга башин барьж байгаа, байгуулж байгаа хүмүүс замтал байгаа төгжүүлэхтэй яг энэ шаардлагыг бол төдийлөн сайн хангаж өгөхгүй байгаа гэсэн манай бас мэргэжлийн шинжээчдийн ийм дүгнэлтүүд байгаа. Бид нар бол одоо ирэх одоо энэ бүтээн байгуулалтууд за мөн одоо байгаа манай салбарын энэ үйлчилгээний байгууллагууд дээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих явах энэ асуудлууд дээр маш өндөр шаардлага тавьж ажиллаа гэдэг ийм үүрэг даалгаврууд өгөгдсөн байгаа. За Чингис хааны нисэх үндэсний буудлын болон одоо шинээр ашиглалтанд орох гэж байгаа хөшгийн үндийн нисэх үндэсний буудлууд бол эдгээр шаардлагуудыг бүрэн бас хангасан байх ийм одоо шаардлагуудаа бид нар эхнээс нь барилга одоо тогтчлтын үйл ажиллагаан дээр хяналтаа тавиад ингээд явж байгааг бас дуулгая. За тэгжээж бас олон улсын нөгөө нисэх үндэсний буудлуудын зэрэглэлүүд бол одоо цаанаасаа бас олон улсын стандарт хяналт шаардлагуудаас тавигдаад ингээд явж байгаа учраас их өндөр түвшинд бэлтгэгдэж хийгдэж байгаа гэдгийг хэлье. За мөн одоо энэ ундаг дугуй тэрэгэнцэртэй иргэдийн бас зорчих ийм одоо зам талбайг төлөвлөх ерөнхий одоо шаардлага гэсэн ийм МНС 5683/2016 гэсэн ийм одоо стандартыг бас одоо хөгжлийн бэрхшээлтийн иргэдэд зориулсан зохицуултыг одоо ингээд шинжилээд бас батлуулчихсан байгаа. За одоо ингээд бас хүүтний үйлрэл эхэлж байна. Нөгөө бидний хэлдэг бичиг цаасныхаа ажлууд, шалгаруулалтын ажлууд руу орж байгаа. За ялангуяа одоо засгийн газраас бол барих бүтээн байгуулах ажлын энэ одоо шалгаруулалтууд, стандарт норм дүрмийн энэ тавигдах шаардлагуудаа бид нар энэ 3 сартаа багтаагаад одоо дуусгаа гэдэг ийм шахуу хөтөлбөр бас биднэрт өгсөн байгаа. За үүнийхэн дагуу дуусгаад за 4-р сараас ахуулаад ингээд ажиллах болноо. За энд бол стандарт бас стратеги хариуцсан хүмүүс ирсэн байгаа. За Сретер хэлцээний дарга ирсэн байгаа. Та бүхэн өөрсдийн хүсэлтүүд байвал одоо бичгээр юм уу, амаар юм уу ийм байдлаар манай энэ ажил хариуцсан хүмүүст бол өгч болноо. Одоо байгаа өөрчлөгдөх юм уу ингээд та бүхний одоо харилцдаг хамтардаг байгууллагууд, иргэдүүд энэ хүмүүсийн бас одоо явах зорчих энэ одоо зүйлд тэр төв саад учруулад байгаа зүйлсүүдээ хилээд за мөн одоо зөрчил төтөл янз бүрийн арилгах юм зүйл байвал яаралтай энэ хугацаанд арилгуулад барих бүтээн байгуулах чиглэлийн асуудлуудаа бас хойшд анхаарах энэ ажлын хүрээнд гээд манад энэ ажил хариуцсан хүмүүст хэлж ярьж өгчөж болж байна. За нийтийн тээврийн хувьд бол самбаруудыг ажиллуулж байгаа гэж дараагийн буудал маршрутыг одоо зарласан. За мөн гадна автобусны гадна бас ингээд одоо том тодорхой үсгээр бас чиглэл маршрутыг тэмдэглүүлсэн байх гэдэг энэ стандарт шаардлагыг
холбогдох байгууллагууд маань тавиад хянаад ингээд явж байгаа. За одоо манай яамны хувьд бол автотээврийн үндэсний төв бусад энэ шалгаруулалт хийж байгаа энэ хөдөө орон нутаг нийслэлд явж байгаа тээврийн хэрэгслүүдээ намхан шаттай бай, налуу одоо ийм шаттай бай гэдэг ийм яг тэр стандарт нь нийцсэн бөгөөд иргэдийг бас ингээд тогтоохтой зорчод шаарддаг энэ одоо шаардлагуудаа тавиад явж байгаа. Та бүхэнд бас өөр одоо нэмэлт ийм одоо хүсэл шаардлагууд байвал бас энэ одоо завшааныг тохиолдуулаад за бусад үед ч гэсэн хамаагүй бас хандаж ярьж хэлж ингэж болно. Та бүхний санал одоо энэ олон байгууллагуудын санал санаачлагыг бас хэрэгжүүлж авч явах болно гэдгийг хэлье. За Улаанбаатар төмөр замын хувьд бол нэг вагоныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаад өнгөрсөн жил тонголсон, та бүхэн сайн мэдж байгаа. За энэ одоо бас тусгай зориулалтын одоо вагоны асуудлыг бас бид бүхэн ахиж нэмэгдүүлэх, за болж игэл энэ чиглэлүүд дээр бас энэ хүмүүсийг зорчиж явахт нь бас зай талбайн хувьд ч гэсэн тогтоодохтой байх асуудлаар нь бас Оросын одоо энэ вагон үйлдвэрлэгч нартай ярилцаж тусгай зориулалтын вагонуудыг бас нэмж авах, парк шинжилтүүдээ хийх гэдэг энэ асуудлууд бас яриа хэлцээрийн шатанд бас явагдаж байгаа гэдгийг бас дуулгая. За баярлалаа. За зөвхөн сайд баярлалаа. За боловсролын яам. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны мэдээлэл сонсъё. За сайн байцгаана уу? Та бүхний нүглөөний амгалан айлтгая. За боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлт иргэний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд ер нь цаашдаа яг юун дээр илүү их анхаарч ажиллах чиглэлүүд маань яг юунд илүү чиглэгдэх вэ гэдэг талаар товчхон мэдээлэл ихээр та бүхэндээ танилцуулахаар ирээд байна. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа үндсэндээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг босролд хамруулах чиглэлээр бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яам хоёр чиглэлээр бол босролд хамруулах бодлогыг бол хэрэгжүүлдэг. Нэгдүгээр төнгийн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бид нар ердийн сургууль цэцэрлэгт босрол эзэмшүүлэх, хүнд хэлбэрийн буюу одоо яг ердийн хүүхдтэйгээ хамт сурахад тухайн хүүхдэд одоо бас нэлээд хүндрэлтэй байх ийм бэрхшээлтэй хавсарсан ч юм уу ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд бид тусгай сургуульд бас босрол эзэмшүүлэх гэсэн энэ хоёр чиглэлийг бол барьж бол ажилтдаг байгаа. За өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд нийтдээ сүүлийн 3 жилийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоог та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа. За цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд нийтдээ нэг 10,000 гаруй хүүхэд бол суралцж байна гэсэн энэ өнгөрсөн хичээлийн жилийн тоон статистик байгаа. За ерөнхий боловсролын тусгай 6 сургуульд нийтдээ 1638 хүүхэд бол суралцж байна гэдэг ийм дүн статистик байгаа. За энэ удаагийн одоо энэ хилцүүлэг маань бас нэлийн онцлог байгаа тийм ээ. Нийгмийн бодлого боловсрол шинжилгээ ухааны байнгын хорооны анхны ажлын хэсэг анхны хилцүүлэг маань хөгжлийн бэрхшээлтэй